згуан. Згуан. Эзнээ дутчих гэж байна. Згуан. Сайн байна уу? Сайн. За, сар шиг сайхан уу? Сайхан. За. Нохой. Сайн байна уу? Сар шиг сайхан уу? Сайхан юу вэ? Айлд очиж би ингээ хоолныхаа материал үүрч явж байгаад айлд очиж хоол хийж өгдөг. Тэгээ таад ороод би хоол хийдэх үү? Хоол хийгээд хөө. Тий. Да яна манай одоо ах дүүнэр ирэх гээд байдаг. Тийм үү. За яг хөө тэгвэл дараал. Энийг барьж би чамд ус өгөөтгий. Энэ хардаа. Надад янз. Аа? Зүгээрээ юу яах вэ? Сар шин болж байгаа юм чинь. Энэ хардаа эрдэжүүлсэн ийм сайхан ус байгаа. За. Энэ хардаа хүний биений шингэнийг дорн нөхч өгдөг. За. Тий, ийм ус. Эрдэжүүлсэн глюкозтой. Газ ороогүй. Тийм ээ. Бас тэгээд өнгө оруулагч будаг ороогүй ийм ус байгаамаа. Биеийн шингэнийг дорн нөхч өгдөг. Энэ усыг энэ чинь 3 төрөл байдаг байхгүй. Би яг чам цэнхрийн нөхчээ. За энэ нь болохоор маш энгийн ямар ч насны хүмүүс ууж болно. Уугаараа янзын гоё амттай. Тий. Тэгээ энийг ингээд өгч цагаасаар болж байгаа юм чи тий. За баярлалаа. За уучлаарай. За баяртай. Згуан. Згуан. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан аварч чинь үү? Сар шин сайхан уу ихчээ? Сайхан шинжилж байна. Сайхан. Ихчээ би нөгөө нэг хоол хийдэг хүн байна. Танад ороод нэг хоол хийгээд идээд хийлгэж идээд хийж идээд ингээ гарч болох уу гэж. Бурхан надад сар шин болж байгаа юм да одоо тэгээ орхоос та одоо тэгээ. За. Тэгээд орчихоо ихчээ. За. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Нэвтрүүлгийн ивент итгэгч глюкоз бус. За сар шиндээ сайхан шинжилж байна уу? Сар шин сайхан. Сайхан шинжилж байна. Тарган сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Ажил амжилт ихтэй ариунтай юу? Ариун. Ажлаа хийгээл явуулчлаа тий. Танах гэр бүл айл хотлоороо тэгээд онд тарган сайхан тавтай сайхан орлоо. Сайхан чилж чагарлаа. Хүн зөн гэдэг чинь ирлээ сайхан л байна. Харин ёстой сайхан жил гарлаа. Тий. За. 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 Хоёр буурамын тэгээ золголт их хийв үү? Одоо дуусчлаа гэж бодсон чинь дуустгүй юм байна. Бас тэгээ хамтаа ах хөдөө гадаанаас ирж гин үү? Манай ах дүүн дэр бараг ботод байдаг. Хаана байт юм аа? Хотод. Зөв. Тэр өөрхөө заачихсан дэр. Тэр ч одоо тий. Та аль нутгийн хүн? Би Баян хонгорын бууцхан сум. Бууцхан сум явж ирсэн үү? Гэхдээ явж үзээгүй юм байна. Баян онгоцоор нисгтэл Баян хонгор дээгүүр. Тэгвэл тий. Баян хонгорын баа цагаан, буу цагаан, ямар цагаан, баахан цагаан гэсэн. Тий, цагаантай Баян хонгортой тийм юм. Манай аймагт бууцхан сумаар баруун зам дайрч гардаг байхгүй юу? Зөв. Миний гоолт евро баруун тийшгээ. Зөв. Нутаг одоо сайхан байгаа бах та. Ямар зүгт би юм уу хор тунтас багтай сайхан дулаахан гэж зэгтэй юм байл. Та мэдээ нутгаасаа гараад хэр удаж байна? Би ч одоо
нутгаас 61 онд цэрэг алуу хаачхад тэгэл цэргийн дараа түгрөө юу нэ өдөөнөөс орж ирэл. Тэгэл цэрэгт 69 онд цэргээс халагдаа 65 оны 3 жил 5 сар алуу баасан нөгөө нэг дархны танхай цэрэг байсан та нар зуулж байсан нөгөө. За. Тэрний шин хугацааг сунгацгаад би манай аймгийн юуны оны цэрэг 6 сараар сунгагдаад. Тэгээд 65 оны 5 сарын 2 сарын 15-нд талагдчихлаа. Тэгээд тэрнээс хойш хот. Та тэр үед яг хаан цэрэг алба хааж ирсэн. Шарын голд. Шарын голд уурхай дөнгөж байгаад учраас тэрнийг байгуулж ирсэн. Оо зөв. Одоо ерөнхийдөгч очир хотын чи ерөнхий инженер. Оо одоо энэ анхны ерөнхийлөгч. Оо зөв. Тэгэхэд чинь шарын голд анхны ерөнхийлөгчдөр очиж. Анхны тосгоныг манай инженерээр очиж ирсэн. Инженер очижсэн. Тэгээд шарын голд тэгээд юу яасан. Тэр юуны шарын тосгоны тосгоныг барьсан. Цэргийн 6 дугаар батлан гэж. Оо зөв. Та одоо нас өдөр хэд зооглож байна? Одоо 84 дээр орхонд. Оо сайхан нас. 42 оны морин жилтэй хүн. За тэгэл. Аа зөв. Нас баг байна өндөр байна. Оо өндөр бай сайхан нас. Өндөр байна. Би ч одоо залуудаа их юм бүтээж ирсэн юм аа тэгээд одоо тэр улсын тэргүүний шинийг санаачлах уу тойн байхгүй хийхгүй ч юм байхгүй гэх нэг тийм. Тэгээ яа тэрнийхээ юугаар бас би зогц. Одоо энэ гадаа юм чулуун мод бүгдийг ч доод хөндөгөөс үүрчилж юу яаж ялаа шүү дээ. Энэ гадны талын тий. Оо за. Ари ажилласаа бохор нэг 5 кг чулуу авчралдаг. Тэгээ тэрний чинь бүгдийн энэ юм өгч чинь 96 оноос энэ 500-аас нөгөөд энд ингээд засраган ингээд тарж эхэлдэг байг. Тэр үед чинь энэ шиг одоо тарьдаг байхгүйсэн шүү дээ. 96 онд тийм ээ. 96 оноос. Засрагнаа энэ жил танах чи одоо хурааж аваагүй. Би ч одоо эрүүл явахтаа хэдин хүүхдүүдэд төвж өгдөг байсан чинь ийм болцсон чинь юу одоо сайхан шуул цэвэрлж өгч. Шуул цэвэрлж. Одоо бүр дээдлэр энэ чигээр үлдсэн. Одны энэ чигээр үлдсэн. Тэгсэн чинь нөгөө мөчөр чинь зарим нь юу яачдаг юм мөчөр нь харлаад хатаачдаг нөгөө. Жимсийг авах болохоор одоо энэ жил сайхан ургана. Цэвэрлэж байгаа юм чи. Оо тийм сонио. Шуучин дэв ингээд юусэн ингээд сорчдсан байлээ шүү. Ингээ харахад ингээ шар цэцэргээ харагдаад. Болжмрууд цоолоо сорчдөг юм. Томхон юутай шуунууд нь одоо энэ байгаа ярны одоо ирэхээ байчаад нэг цэцэр нь багтаад. Тэрхэд буудаг энэ дээр нэг согсоотой юм шиг тагтаас нэг жижиг юм. Шуунууд. Улаан гусаа болж байна дөө. Энэ 2-3-аар улаан гусаа шиг дээлх үйддэг шүү дээ. Оо за. Би ингээд дандаа айлд очдог. Хоолунд хийж өгдөг. Танад нэг сая хоолж ундлаад гарыг. Болох уу? Хэн? Одоо би тий. Үгүй айлд ирсэн хүн айл нь ундалдаг болохоор юм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз ус. Ивент тэтгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Та өөрийгөө танилцуулаач. Би Дундгой аймгийн Цогчанбан гэж суманд төрсөн хүн. Оо дуу хуурын үлгээ дундгойн хүн биш үү таач. Ямар сумд гинэ? Цогчанбан дээр одоо Эрдэнэтлэтийн нийс. Одоо Эрдэнэтлэтийн нийлцсэн. Өөр сумтаа нийлцсэн юм уу тийм ээ? Тий, сүүлд Эрдэнэтлэтийн нийлцсэн. Тий. Тэндэл төрж өссөн хүн дээ. За, нутгаасаа хизээ гарав гинэ гэж. Нутгаасаа одоо тэгээд 49 онд төрсөн тэгээд 58 онд гарсан. Ээж аавын мөрдөө малчин байж байгаа. Тэгэл энд аавынхаа дүүгийн энд сургуульд авчраал 58 онд гарсан. Тэгэл хотод Хүүхэд байхдаа хүүхэд байхдаа л гараад ирсэн. Зөв. Танд бас гоймын өгнө. За Энэ Арден гэдэг юм гоймын байгаа. За. Энэ хаанхын дэхлэр Туркийн гоймын. За. Туркийн хатуу улаан буудагаар хийс. Одоо энэ харалт энэ Турк хүүхэн энэ улаан буудаа тэрвэрцэн зогсож байгаа үсттэй. Тийм байна. Тий. Энэ Туркийн
хөрсөнд хээр талд ургасан хатуу улаан буудаагаар хийсэн 4 төрлийн арденгийн гойн байгаа. Нөө базар. Тий. За баярлалаа. Энэ ингээд янз янз зогоод за Тийм энэ байна. За энэ яад юм гэхэлэр одоо нөгөө цуснд дэх нөгөө сахарын хэмжээг тогтворжуулна. Эслэг өндөр болохоор одоо гидсний үрүүлс хөдөлгөөн сайжруулна. Тийм ээ. Ийм сайхан ийм За баярлалаа. гойн байгаамаа. Тэгээд Зөндөө янз юм байна. тий 4 янзын ийм гойн байгаа шүү. За. Тий. Тэгээ энэнийг та хоёр минь хоол хийж идээрээ. За. Би бас айл бууз хийлгэж итгэж байгаа хүн бас нэг. За. Та тэгээд бууз дүүгээрээ тусцуулах юм байна уу? Байхгүй би одоо ингээд буудаа тавиалж юм чи. За. Тэгвэл сайн бай. Тэнэс бууз ичээд явъя да гэж Тий. Алдар хэн билээ таны? Чимэд сүрэн. Зөв. Дүүг нь гуанз гэдэг. За. Ганц гэж зурагтаар харж исэн болохоос ийм ганц гэдэг нэвтрүүл хинт ороод ирэл гэж бидэхгүй. Хэцүүгүй штэ. Тийм жоохон сандраад байна штэ. Зүгээр ёо нодоо санаа зовтой. За тэгвэл ахлаа нэг жоо хууч. За тэгээд. За. Цагаан будааны үлгийн нутаг Харбин мужийн хар хөрсөнд ургуулсан дээд сортын шинэ ургацын цагаан будаа. Later brand. Ава, багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. За ах минь юу яалаа? Тэнд гоё бууз чигэнж өгнө гэж байна надаа. За. Тий, тэгээд буузаа одоо хүлээгээл байж хоорн хоёлын нэг жахан хууч хөөрэй л дээ. Хамаа байж юу нэг. Өвгөн хүнээс үг сонсохч бас сайхан шүү дээ. Тийм ээ. Тий, за залуудаа тэгээд таамын тэгээд ямар ажил хийж яв ер нь ямар байв? Яг одоо аав ээжийн өдөр 14 нас хүртэл хүмүүцгээл тэгэл тэр нэгдэл гэж анх байгаад ирсэн нэгдлийн одоо тэгээд хийхгүй байхгүй шүү дээ ерөөсөө тэгээд малга янз бүрийн хороосоо марин хотог усан охин хадлан дээрээ явна гэдэг ерөөсөө таруу туулаа гин зайгуул арьсэр хийнэ яана гэл. Тэр үчиж одоо зурмын арьс хүртэл тушаадаг байлаа шүү дээ. Тийм үеийг эхэлж ирсэн. 52 оноос хойш тэгэл 59 он нөгөө хүмүүс нь малж батгаад нэгдэлж өгсөн. Нэгдэлтэйгод нэгдлийн гişүн болоод сумын төв буугаад манай авч бас тийм гөхсөрөд яасан байсан. Манай авч бадар шийдэг юм байсан. Тэгэл би шинэ зэрэг хийхгүй байхгүй шүү дээ бүгдийг. 3 жил зэрэг аваач тийм 3 жил хаадаг. Тэгээ ямар сайнтай 59-ны танхачуудад болж 6 сар сонгуудад 65 оны хөлтөн 2 сарын 15-нд талагдчихлаа. Хотод орж ирж анх модон заводаар тэгээд модон завод байж байгаа нөгөө юу өгсрөн барилга гэдэг анх Монголд анх яаж одоо тэр 5 барилга байгаа. Энэ өгсрөн зурсан нэг том цонхтой нэг кранаар өргөд 12 дугаар микро биш үү? Тэрний цаатлаа одоо нэг 5 барилга байгаа. Нэг дээр юутай сүүлд нь хийсэн нэг 5 барилга. Тэрний шин анх барилгалаа. Байшиг дөрвтэй. Барилгын 6 дугаар артил гэж 1000 эмэгтэйтэй артил байлаа шүү дээ. Томортой. Одоо энэ юу шүү дээ. Пиано хуучин пианоор дурдлаа хойш харсан. Тэр чинь 3 5 горстой байсан.
артел гэдэг чинь аав нэг юм ойддаг. Нэг хэвснийх нь одоо шүлжим одооны шүлжимлэг гэж яриад байгаа чинь тэр нэг дээр нэг бүдүүр утсаар нэгтгэж томцсон байгаагүй юу. Тэдний шиг хийдэг байсан. Одоо ч нарийн болцоход ноолоор үлдэр юм утаа болчихсон. Тийм байсан. Бүх үйлдвэрийн яг 108 үйлдвэртэй байсан шүү дээ. Манайх уу? Тий. 108. Хөнгөн үндэсний үйлдвэр яам гэж яхад хөнгөний системд. Тэгээ нөгөө ари шир, том шир юу хэвсний үйлдвэр чинь Германы юу аранх барьж байсан. Тэр олон үйлдвэр жижиг тасгууд. Одоо тэгээд ари шир гэдэг чинь тоо байхгүй. Шавром шиврээд юу гэдэг тоомгүй юм байна. Гэхдээ тэр сайхан тэр гоё үйлдвэрүүд 108 үйлдвэртэй одоо хайч байна. Муу хэлж байгаа юм биш ээ. Ер нь тэгээд өдөртлөг энэ төрийн алав гэдэг чинь ухаантай хүн өдөртнө гэж ухаан мотор ардчил гэж гараад 10% нь хувьцаагаар өөрснөө аваад тэгээд худалдаж аваад тэгээд нэг үтүүлж чинь тэгээ өгчөөч яах юм нөгөө улс орны чинь үйлдвэрлэж ирсэн юм чинь хаагаад тэгээд хувьцалж гарчин тэгээд буцааж хөгжих юм юу болчихсон. Материалдаг техникийн бааз бий болох та хэд жинхэнэ ажил юм хийжсэн үйлдвэрийн хувьчлах цач юу үлдэх нэгөөд наваад хэрэгжилжсэн остоо сандал кимсийн аваад явчих орондоо муу юм авчир тавьдаг тийм байл шүү дээ. Муугаар нэрлээ оны юм худлаа юм шиг юм. Тэгээд яг хайрандаа гэж харамсдаг. Тэгээд би ганцхан жишээ ярив. Манай юуны тэр шилжимлийн үйлдвэр гэжсэн тэрний барилгыг одоо ч байгаа шүү дээ. Одоо хувьчилж авсан хүн одоо энэ юунд одоо байгаа. Манай тэр үйлдвэр 3-5 корсис 14 саяар 18 саяар худалдаж аваад 400 саяар ганцхан юу тэр будгийн цэх гэдэг 400 саяар зарчиж байгаа. Ямар ах ингээл танаад ингээ орж ирсэн чинь нилээн хуучны гой юм харагдаж байна л дээ. Ойдлын машин тэрнийг трансмарт юу гэдэг вүлээ тэр нөгөө транзистор бян толгойлохтой нөгөө эргондоо гэдэг тийм. Тийм. Энэ тэгээд одоо ажиллах уу? Их дүү ажиллана. Бян толгойлохтой. Донд ирж исэн юм байна манад. 67 онд. 67 оноос гараг өмшгөө. Хүнд бах тий. Хүнд трансформатортай ламп таараж шүү дээ. Одооны хөлтөнд трансистор тэгээд юу болчихсон юм чинь. Энэ тэгээд одоо тогон задгаж цахилгаанаар ажилтдаг, батарейгаар ажилтдаг юм уу? 200. Оо зөө. Хойлоо нэлээ ярьж хөөрлөө. Бас таны ам цангаж байгаа бах. Тэгээ энэ хардаа ийм 3 төрлийн ус байдээ. Энэ хардаа. Тэгүр өнгөтэй юм байна. Тий. Эрч хүч бэлдэх энергийн глюкозтой ус гэдэг. Ингээ ногоон байдээ, цэнхэр байдээ, улаан байдээ. За энэ ногооны яад юм бэ гэхлээр нөгөө биеийн хүчний хөдөлмөр хийдэг, хөлсийг гаргадаг. Тим хүмүүс тэгээд одоо нэг биеийн тамирын ч бас нэлийн хөлсөөрөө нэлийн шингэнээ алдчихж байгаа шүү дээ. Тэр хүмүүст уухад тохиромжтой ийм ус байгаа. За цэнхэр нь болохоор энгийн эрч хүч нэмдэг зүгээр энгийн нэг ийм глюкозтой ус байдээ. Улаан нь юу юм бэ гэхлээр спиртний төрлийн юм ингээ гадагшлахад тэрний түргсгч өгдөг. Ийм глюкозтой ийм 3 төрлийн ус байгаа. Тэгээд та сая цагаасаар хэр зуудах тоо та? Би тэрнээс болчихсон шүү дээ. Оо тийм үү? Тэгвэл би танд алгийн хэлээ. Энгиний нөгөө нэг цэнхэр. За. Энэ болохоор өсгөл байгаа юм уу? Тий, одоо би танд өгөлгүй байгаа байна. Энэ их янз их гоё ус байгаа. Ямар нэгэн тийм ээ будагч бодис ороогүй, хийж үрдэгч бодис ороогүй. Одоо маш бага зэргийн тийм чихрэл ийм гоё. Та нэг та уу. Дүүн болохоор яг улааны дүүн утсаа тэгтээ. Ийм ус байгаамаа. Ингээд орчт юм уу? Тий. Зөв. За энэ сайхан доо. Харин тийм ингээд баярлалаа. Энэ ногооныгоо ихчтэй өгнө. За тэгэхээр тий. Цаас эрийг нас гэдгээр ийм таягтай болов эсвэл гимтэл ийм хөлмөлж ах юм
гадны нөлөөтэй юм яав уу та? Хүн гэдэг чинь Аа. ажил төрөл хийхдээ өөрийнхөө бие хүчнээс хүчээр хүнд юм хийх. Гэрээ би хэдэн хилтэй байлаа тэр 65 тал байсан. За. Хүний биеийн чинь бие зогцсон эвдэр кемхрэх юм болтой юм байна. Би энэ хөлөөр мод тийш чалд хагалж ирсэн. Тэрний нөлөө байд юм байна уу? Юм шүрмсэн таттай мэдээж. 84,000 судалгаа хийдэг гэдэг байгаа шүү дээ. Хүний биеинд. За. Тэрнээс утас шиг судалгаа хуруусыг утас юу байгаа тийм ээ. Хялгсан судас чи ямар судас 10,000 л юм байгаа л да одоо энэ дотор чинь тийм ээ. Хизэнээс тэгж бодох юм байна шүү дээ. Та ихтэй болов? Би одоо 5 жил болж байна. Таны үед тэр үед чинь автобус зүгээр сүү гээл очино. Сүү гээл хүүхдэд сэтгэл. Тэгвэл 96 онд би энд байжгаад ингээд манай нэг хоёр гүшин одоо доор гашаанд амьдэрчсэн манай ямаа өгч байгаа байхгүй. Нөгөөт нь хоёр гүшин хадгалж хагаад ишиглээд нөгөөт чинь энэ чи 4-5 болоод хоёр хүний малтай нийлээд 7-8 болцсон чинь ингээд тооцтой тэр ар юу ч байхгүй. Цэцэдга. Ийм малгүй ингэж байлаа. Тэгээд цасархоор би өглөө ажилдаа явахаар энэ зам гаргана. Зам гаргаад миний замаар хүмүүс явна. Тийм байл тийм байл. Одоо энд ирэхэд үү? Энд байхдаа 96 оноос тийм энд ирчгээд. Тэр үед айл амтан ч цөөхөн байх. Нэг дан гашаад юм байсан. Тэгээс одоо чинь замбраагүй барьснаас болж хүний ч явах байсан, машин ч явах байсан. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Аваа, багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Цагаан будааны үлгийн нутаг, Харбин мужийн хар хүрсэнд ургуулсан дээд сортын шинэ ургацын цагаан будаа. Later брэнд. Сая танаад орж ирэл ингээд харж яхад энэ их гоё. Дандаа сэлбэр гэж нөгөө унсан модны шинэ мөчрийг харж авч байгаад хөрөлдөж аваад тэгээд хийчихсэн шүү дээ. Энэ сэлбэр биш. Унсан модны юу гэж та? Мөчр. Унсан модны мөчр ийм том байд юм уу? Тэгдгийн том. Сонирхъя л доо. Чи аваад үзэхгүй дандаа наас хөл гарын тэгж хийсэн банд ясан байхгүй. Зүгээр наадах чинь унгаа тоглолцсон нөхөс. Модны үндэс тийм ээ? Тий. За тэр наа чи хоёр гөрүүл нацаж байгаа арахгүй. Дандаа мөчрүүд явах наадах чад. Яг ингээ модороо будаж унхдахгүй яг модороо байж ах чинь л гоё. Харин тийм л дээ одоо наадах чад. Одоо наадах чинь сүүлийн нэлтэр манай энэ ажиутлын сайн ирчүүд удаа хийчихсэн. Хоёр цогцолч унгаа тоглолч. Өөх. Нэр сэлбэр биш юм аа. Сэлбэр гэхэлэр арай биш. Одоо энэ чинь ингээд урагчаас мөчр авахгүй ингээд доороос ингээд урагч. Оо тийм биш. Ингээд л мөчр. Тийм байна. Одоо энэ бол энэ юуны нь байна. Өөрийн модны нь юу юм. Ингээд нэр тийм. Яс одоо жишг ургано жимсчний мод чи бараг шилдэ. Улаас урагш. Тийм биш нэг модны мөчр тийм ээ. Дархан хүн бурхан ухаантай гэж таа чин бас аа. Нүдний ур, гарын ур, ухааны ур гэж энэ 3 ур нийлдэг байхгүй юу наадах чинь. Биений чинь 2 үлэг гүрүүл биенээ хадчих. Нэг хадчих. Энэ бол дээр мөчр байгаа. Одоо энэ чинь ингээд мөчр байх, модны мөчр ингээд дээш ургаж байсан. Тийм биш. Эндээс доос нь бүдэн болно шүү дээ. Энээс дэ бүдэн. Энэ таарал. Зөө. Та энийг тэгээд бас тусгай багж байна уу танд? Утгаараа тэгээд өрөвтүүлэгд нэг хуурай шиг юу тийм. Яг энэ. Сармагчин зулдгаа өөрсөн сармагчин байсан. За. Тэгээд найзтайг энэ явж хагаад
нэг мэрэгч ямар мэрэгчлэн чинь юу яасан баг. Авах гээд байгаа нэг эргээд тойроод инээд нь хөрөөл эргээд тойрдгийн гадаадынхан чинь. За Канак тэр үчин канак маань нэг юм уу виск олдохгүй шүү дээ. Нэрийг ч мэдэхгүй бараг. 2 шил зуунаар гэтэн төгрөг аваад өгсөн шүү дээ. аваад өгцөө. Тэ. За 2 шил канак энэ дээр гэтэн төгрөг аваад англи юм уу юу юм ханах. Өөх тэр бас англи манайд багд байсан ямар орны байсан нэг хэл мэдэхгүй амт. Инээгээл тойроод байсан. за Зүтгэл аваад явчихтээ. аавыгаа та яриач. Манай аав Батус гэдэг хүн дээр бидээс 76 дээд болсон юм да. Шинжин сэтд байж байгаа. Манай биш ганц эмэгтэй дүүтэй. Манай эмэгтэй дүү ангаахын дээдэг төгсөд өдөө явахгүй. За Ангаахын дундыг төгсөд өдөө яваад. Тэгтээ дагж яваа шинжин сэтд юм багш. Гүлэн мүлмийн чинь угалцсан жаан тэр өдрөөс хамгийн натар 100 хумох. Ерөөсөн чинь хүн амьдраханд муртай хүн бол хийхгүй байдаг юм шүү дээ. Гэрийнхэн бүх модыг янзлж хийн тэр төмрөөрний юм хийн тэгээд хотод унраа хөрснөө юу зүмсэн уулзж юмстэй. Сухай мод. ямар модоо? Сухай. Улаан сухай гэж байдаг шүү. За Улаан сухай ташуур гэж нэртэй шүү. Хөөх. Улаан сухай ташуураас ингэ энддэггүй гэж өгдөө шүү. Улаан сухай яадаг аа? Энддэггүй гэж. Ясмаас гимтдэггүй гэж. Тийм үү. Юм гэдэг чинь түүхээрээ л явдаг. Та энэ бар арслан байгаа юм тэгэл. тийм бай. Та ахтайгаа жаахан уучлж байгаа. Та чи буузаа амжуулсан. Буузаа. За миний амжилаад. хүүхдүүдээ сайхан танилцуулаач. Би манайх 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй гэсэн харин тий. За том нь хөө гүйсрэнгээд энэ цахилгаан энэ төрийн өмчөд цахилгаан сугамжуулсан. Аавынхаа мэргэжилтэй. Тий. За одоо тоолоор моолоор хялгадаг тийм инженер. Нөгөө нэг хэмжил зүй ямар нэг юу. Тий 100 айлаад ажилладаг гэсэн. Аавынхаа мэргэжилтэй нөхрөө шүү дээ. Дараа нь охин. За охин техник их сургууль төгссөн. Энэ хоол зүйчийн анги төгссөн. Техник их сургуулийн. Мэргэжлийн нөгөө юу мэргэжлийн мэргэжлийн шалтгаан юу лээ? За энэ хяналтын газар мэргэжлийн хяналтын газар. За 3 дахь хүүхэд. 3 дахь нь ганданд хурал хурдаг. Лам уу? Гандангийн тий. Гандангийн унзад лам. Лавсрын гэдэг. Өмзөд лам гэдэг гоё баригл хоолойтой. Баригл хоолойтой хүн байх нь шүү би тийж ойлгохгүй тийм ээ. Тий унзад гэдэг чинь тийм. Унзад хоолой гэдэг чинь яг нэг баригл хоолойтой. Тийм. Одоо нөгөө бурхны номыг ихлүүлдэг тэр хүн бидтэй. Тийм багны дулааны бас л энэ техник сургуулийн дулааны инженери анги төгссөн хүүхэд. За. Тустаагаараа бүгдээрээ тустаа гарцсан. За. Тэгээд тий. За ачцээ ичнэ ачцээтэй болж байна та. 10 ачцээ. Бай. Том нэг хүүхэдтэй дараач явахад нь 1 4 3 2 гэсэн. Тийм олон ачцээ байна. Зүг. Сая цагаан сараар ирж баахан бужигн болов уу? За цагаан сар ихний өдөрч бүр багталцахгүй лээ. Энэ жил өглөөгөр гайгүй мөртлөө өдөөсөө шороо болсон зүгээр бучгин жигддэг байж шүү дээ. Унаа мана төгжрээ их байна гэд. Тэгэж ирээл жаал бучглаа шүү дээ. Та хоёр минь тэгээд нилээ хөлд дарагдав. Жаал хөлд дарагдлаа. Тасрахгүй байна энэ жил тэгээд. Нилээ тоногч үргэлжилж дээ тасрахгүй лээ. Өчигдрээс лаараа багасч байна. За одоо буус идсэн. Тий. Одоо 3 тийш ороо. Одоо тийш ороо. Зөв. Ингээд. Бүгдээр ороод бууд идцгээ. Тэгээ. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Нэвтрүүлгийн ивент итгэгч глюкоз ус. За би бас нэг энэ хардаа багро. За. Багрого мэднэ үсттэй. Тий. Манай үндэсний үйлдвэрлэл энэ хардаа одоо энэ талхан дээр тавьж иддэг энэ личо байна надаа. За алаг салаат байна. Дахиад энэ жижиг
алаг салаат байна. Хүрэн манжингийн салаат байна. За энэ саримсны юм салаат байгаа юм шүү. Тэ. Энэ бас энэ мөөгтэй личо гэж байгаа. Үндэсний үйлдвэрлэл яагаад үнэтэй байх ёстой гэдэг оройндор ажилдаг. Ийм одоо энэ өгөрцөө байна. Тэгээ хэдүүлээ энэгээ сайхан хольж иднэ. Тэгээ эдхийн нийтэд энэ Багрогийн хамт олон танаад үлдээж байгаа юм шүү. Өгөөрөө оцсон хайлт өгөөрөө гэсэн юм аа. Тэгээ энийг хэдүүлээ ингээд иднэ. Тий. Одоо надад бас ийм цай байна. Энэ энтгээс оруулж ирдэг юм байна. Торгон туул гэж компани. За энэ яад юм бэ гэхээр энэ хардаа ийм ингээд энэ ийм олон. Энэ тийм ээ доторх одоо найрлагын юу юм бэ гэхээр чихэр өвс. Цагаан луун, зүгийн бал, лимоны найрлагатай ийм цай байгаамаа. Энэних тийм ээ. Одоо ингээд баг зэргийн ингээ ханиад хүрдэн штэ хүн чи хоолой ирвэн, сэрвэн тийм ээ. Тэр үед энийг найруулаад дуучхад янзын гоё. Тий баг зэргийн ханиадыг хэр варгийн ханиадыг хэвэн болгоно шүү дээ. Тий энийг ингээд тий. Тий энийг уугаараа. Тэгээ энэ хүүхдүүд тийм ээ. Хүүхдүүд бас талаар нь өгнө. Өдөрт баг хөвтөө. Тий. Тий өдөрт нэг 3 4 удаа ингээд уухчаа одоо. Энэ бол хэр варгийн ханиадыг хэвэн болгох чинь шүү дээ. Ийм юу байгаамаа. Цай. Энийг хэдүүлээ. За би та хоёртоо ус авчраад хийгээд яагаад үгүй. Ус авчраад баярлалаа. Тий. За одоо. Уцсус авах юм уу? Тий. За та сууж би аваад байна. Өнөр их гоё шүү ах гэж хоёр минь. За. Цагаангаа яг хамтна. Зүгийн бал хамтна. Цагаангаа хамтна. Тий. Өдөрт нэг эмчилгээ маягаар нэгийг уух юм бэ? Тий. Биш. Өдөрт 3-4 удаа. Олон уух юм бэ. Тий халуун шүү. Баярлалаа. Тий. Энийг за гэж юм. Таяр амстаа янзын байгаа надад ч юм. Нэг гоё ангаа хамтгч зүгээ бол хамтгч байгаа. Их гоё юм. Наад чи эмчилгээний утаа. За одоо хэдүүлээ Багрогийнхаа за сармсын идмээр байна уу, өгөрцийн идмээр байна уу, алаг салаат идмээр байна уу, личо идмээр байна уу, хүрэн манжигийн салаат идмээр байна уу, та хоёр минь сонголтоо хэллээ. Би тэр алин яах вэ минь үү? За тэгвэл салаад малаг салаатын юм өвгөн. За тэг алаг салаат задалж өгнө. Багрууч одоо 7-8 төрлийн юм сайхан. Тийм байна. Зөндөө юм байна. Тий. Аваа, багроо байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Цагаан будааны үлгийн нутаг Харбин мужийн хар хүрсэнд ургуулсан дээд сортын шинэ ургацын цагаан будаа. Later brand. За сайхан хооллоо. За сайхан хооллоо. За сайхан хооллоо гэдэг. За хоёроо зөндөө баярлалаа. Тий. За их баярлалаа. Хүүхдүүдтэй. За. Өөхтэй авир. Нуруу. Би аяга авсан. Би за зин. Ирж байгаа. Энэ Багрогийн саримс их гоё юм байлээ. Юуны саримс чинь хий хойнд их сайн гэж штэ. Таарийн саримс идэх. Зүгээр цаг нөгөөд нь зөвл ирэх гэдэг юм даа. Өнөөдөр яг цагаасаар болохоо би хоол хийж өгсөнгөө танаад хоол ичлээ. Тий. Би ч сүрэн штэ болно. За. Та нэг гоё тайлбарлаач сүрэн. Сүрэн гэдэг бол 10 хангал орхны нэр шүү дээ.
10 хангал мархаж сүрэн маа гэдэг. Одоо 10 хангал болсон тий. Тийм. Дууцад моцод хурд маа энэ гэж яриад өгдөг шүү дээ. Тэр чинь эмэгтэй хүмүүсийн нэр мааг нь авсан батгаар тийм их. Нэр хүндтэй юм яадаг байхгүй юу? За баярлаа. За. Сайхан бууз идлээ. Хоёр сайхан буурал дээр орж ирээд бууз идлээ. Хоёр буурлынхаа бууз идлээ. Махын идлээ, хоолын идлээ сайхан байлаа. Цадлаа. Гой боллоо. Одоо ингэж явъя да. Тэгээд хардаа. За хоёр буураа минь, хоёр ах эгч, аав ээж хоёр минь энэ нэг юм бүтээгдэхүүн байгаа нь одоо. За. Энэ дэр Кормега гэж бичсэн байгаа. За. Энэ бол олон улсын нэршлэн, олон улсад зарагддаг нэр нь Кормега гэдэг юм байна. За. Монголчууд бидний ойлголоор омега 3 гэж байдаг юм. За омега 3 гэдэг юу юм бэ гэхлээр ханаагүй тос, хансан тос гэж байдаг юм байна. Хансан тос гэдэг чинь одоо бидний нэг тасалгааны температурт одоо царцдаг одоо ийш ороод та хоол хийгээл би хоол хийгээл эдгээр чинь болохоор тасалгааны температурт царцдаг тосыг хансан тос гэдэг юм байна. Хансан тос. За хансан тос за таны амаар миний амаар орлоо. Одоо зүрх судас одоо ийшээ ороод одоо ингээл одоо энэ судсанд одоо ингээд царцтас үүсээд ингээд юм байна л да. Тэгэхээр одоо ингээд нөгөө 5 литр цус ингээд шахаад нь шүү дээ зүрхнээс. Тэгэхээр тэрний судасны хананд ингээд наалтчдаг царцсан л өөх тос юм байна л да. Тодорхой хэмжээгээр бид нар яаж. Тэгтэл ханаагүй тос гэдэг нь юу юм бэ гэхэлэр энэ омега 3 гэсэн үг. За омега 3 гэдэг чинь юу юм бэ гэдэг ингэхээр загас байт юм байна. Загас. Тийм нэг. За. Анчови гэж Монгол нэр нь болохоор хар хайтан загас гэж байт юм байна ихч минь. Индонезийн Ларсан гэдэг ийм эмийн үйлдвэрт энийг үйлдвэрлээд тэгээд одоо нөгөө Азийн орнуудад гаргадаг юм байна. За. Зарим нь болохоор Европын, Америк тийм улсууд гаргадаг. За энэ яат юм бэ гэдэг ингэхээр одоо зүрх судасны өвчин, тэнэгрэл, зүнэгрэл тийм ээ. Тэгээд нөгөө нэг зүрхний шигдээс цус харуултаас урьдчилан сэргийлдэг. Ийм бүтээгдэхүүн байгаа байхгүй. За та хоёр минь нэг авдаа энэ нэг. Одоо ингээ харахад зүгээр нэг пилцээсэн шар юм байгууз наадах чи хийж шидтэй. Хөгшрөх шатанда орно гэдэг чинь тэгээд залгичтэй юм уу? Тий би одоо ингээ сайхан нөгөө нэг усаараа одоо энэ та тий ирч хүчний ундаа усаараа даруулаад дуучна. Тий ийм бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр наадах чи ерөөсө царцахгүй байнга одоо ингээд өөрөөр хэлбэл хайланга өдөрт 1-2 удаа ууж яхад ер нь хийгүү шүү. Тархийн цус харалтаас урьдчилан сэргийлнэ. Тийм бай. Тэгээд энэнийг ах ш хоёр тон бэ. Би ч яах манай Монпагийн фарм оруулж ирдээ. Эн чин бас нэлээд хөөрхөн үнэтэй. Энийг ах ш хоёр тон өргөн барьж байгааг минь хүлээн авна оо. За хүлээн ав. Баярлалаа. Баярлалаа. Буйнан дэлгэрүүлж Баярлалаа. За баярлалаа. Хоёрын гомх юм уу? Яар би өгсөн юм биш ээ. Бас бид нартай хамтран ажилдаг байгууллагууд байдیں۔ Компани. Тий, Торгон Туул гэж байна. BMW-гийн компани байж байна. Буданы компани байж байна. Тэгээд энэ Багрогийнхан байж байна. Тийм ээ. Энэ компаниудаа надаар дамжуулж та нарт өгж байгаа болохоос би энийг баян тарган цатгаландаа нэг өвлөө өгөн шиг юм өгöd байгаа биш байхгүй их ч мэд тий. Баацтал тэгээд дамжуулж байгаа болохоор баяр хүргэе баярлалаа. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Аваа, баг руу байхгүй мүү?
Зайлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Цагаан будааны үлгийн нутаг Харбин мужийн хар хүрсэнд ургуулсан дээд сортын шинэ ургацын цагаан будаа. Later брэнд. Хоол хийж өгөх ёстой зориултын хүн чинь хоол хийж өгөх биш. Хоолыг нийтээд ингээ гарсантай үнэхээр дүүн ихээр баяртай байна. Тэгэхээр сайхан байна. Баярлалаа дээр. Дөрөв ингээд идлээ уулаа цадлаа. Сайхан байна. Тэгээ та хоёр тон зориулаад би. Монгол ардын нэг ийм нэгэн дуугаар ая дууны ихшгэн цэнгэр хадгийг та хоёр тон өргөн барья. За. За баярлалаа. Өстэй гоё дуу яаж өгсөн. Баярлалаа. За баярлалаа сайхан. Сануусаргүй ажил ийм гоё ганц боржээд ажилч амжилт амьдрал чинь сайн сайхны хүсээрөө. Баярлалаа. За боён гişгэн нарийн бодоо царайшгаар явчихсан. Үлзий тэмбэрлийг өөдөөдний өргөн төвшүүлье та нар. За баярлалаа. Өрөөлөө бүгд ажлын амжилт хүсье. Ирсэн зочин буцдаг. Орсон бороо арилдгийн адилаар дүүн одоо ингэ явъя да. За хайр хавтгараа шинжтэй байна. Одоо ингэ дүүн одоо ажилдаа төвлөлтөө одоо ингэ явъя да. Баярлаа. Урт удаан наслаараа. Аз жаргал саруул сайхан эрүүлийн бүгдийг та хоёртоо хүсэн өрөө. За баярлалаа. Өрөөлөөр болъё. Дүүн одоо ингэ харъя да. За баярлалаа.